Батга болон батганы сорийг эмчилдэг Silkro аппарат хэрхэн ажилладаг талаар тайлбарлаж өгье. Silkro аппарат нь single needle, micro needle гэсэн хоёр төрлийн зөв ашиглан батга болон батганы сорив тэгээд нүхчлэлтийг эмчилдэг. Single needle нь яаж батгыг эмчилдэг вэ гэхлээр single needle маань батганы өрөвсөлтэй хэсэгт хөрж үйлчлээд тухайн өрөвслийн шингэнийг шимэгдүүлж өгдөг. Батга үүсгдэг бактериудыг нь устгаж өгдөг ийм үйлчлэгтэй. Гол нь тэр зүүн өрөөсөө RF гэсэн долгионоо ялгаруулждаг. Тэр долгион нь тухайн халалт үүсгээд тэр батгыг нь шимэгдүүлээд тэр бактериудыг нь устгах үйлчилгээ үзүүлдэг. Ингэж батганы өрөвслийг эмчилдэг. Ялангуяа энэ single needle-ээр илүү идээтэй, өрөвсөлтэй, идэвхжлтэй батганд нь зориулагдсан байдаг. Micro needle нь зөвхөн батганы сорив, батганы өрөвсөл болон нүхчлэлтийг эмчилдэг. Micro needle-ийн зүгээр арсанд үйлчилснээр тухайн арсны нүхэнд үйлчлэлтийг дэмждэг. Ингэснээр батга гарсан тохиолдолд батга маань илүү нүхэнд үйлжөө түрүү хугацаанд эдгэрч өгдөг. Мөн адилхан тэр зүүн RF гэх долгионоо ялгаруулад батганы тэр өрөвслийн идээд шингүүдийг шимэгдүүлээд тэгээ батга үүсгдэг бактериудыг нь устгаж өгдөг. Нэмэлтээр тухайн зүүн арсанд үйлчилснээрээ арсны тосны булчирхай идэвхжлийг нь бууруулж өгдөг. Ингэснээрээ батга үүсгдэг гол шалтгаан буюу тосны булчирхай идэвхжлийг нь бууруулж өгснөөр батга давтан үсгээс нь сэргийлж өгдөг гэсэн. Тэгээд мөн арсны коллагены нийлэгжлийг идэвхжүүлээд арсны нүхэнд үйлчлэлтийг дэмждэг. Ингээд арс маань өөрөө доороосоо илүү шинээр шинжлэгдээд дээд давхрахт байгаа үхчихсэн арсны эсрэг нь илүү түргэн хугацаанд гуйжиж унаад арс шинжлэгддэг. Энэ үйл явц нь батганы сорив болон нүхчлэлтийг эмчилдэг.